За сайн байцгаана хүүхдүүдээ. Өнөөдөр энерги дулаан баттгал хичээл. За бид нар зөндөө бодлогоцсон тэгвэл юуны тухай бодоод байсан юм бэ гэд зарим хүүхдүүд маань санахгүй байвал сэргэн санах зорилгоор баттгал хичээл авч байна. За ер нь бол физик хичээлийн хамгийн суур хичээл бол мэдээж энерги хичээл. За тэгвэл энерги маань дотроо маш олон төрлөөр бид нар ойлгож авдаг. За мэдээж дулааны энерги, механик энерги, цэцлэгааны энерги, гэрлийн энерги. За тэгэхээр эдгээр энергиудээс бид нар яг аль энерги дээр ажилласан бэ гэвэл дулааны энерги дээр ажиллаад байгаа шүү хүүхдүүдээ. За тэгвэл дулааны энерги гэхээр бидэрт яах юм бэ? Дулаан тэгвэл юунаас вэ гэхээр бөмсөөс, дулаан шилжилт, төлөвийн хувирал, за тэлэлт. За тэгэд эндээс бас өөр байгаа. Яг одоо өнөөдөр багш нь давтах гэж байгаа нь бол би бөмсийн талаас бид нар яг ямар бодлого бодоод байсан. Дулаан шилжилт гэж юуг ойлгох юм? Төлөвийн хувирал гэж юу юм? Тэлэлт гэж юу юм гэдгээ мэдэж авах гэдэг. За бөмсийн хувьд. За тэгэхээр бид нар бол альва бие бодис маань бөмсөс тогтдог. Тэгвэл энэ бөмсийн учир шалтгаанаар л бид нар энэ дулаан шилжилт, төлөвийн хувирал, тэлэлт явагддаг. Тэгвэл энергийн нэг хэлбэр болох дулаан. Тэгвэл дулааныг ойлгохыг бол бид нар бөмсийг заавалжгүй ойлгох хэрэгтэй. За энэ бодлого жишээлбэл харъя хүүхдүүдээ. Бөмсийн хөдөлгөөний тухай доорх хэллэгүүтээс саналтыг байвал тийм зөрж байвал үгүй гээрээ. Хатуу биеийн бөмс тодорхой байрлалын орчим хэлбэлцдэг. Үнэн үү хүүхдүүдээ? Үнэн тийм ээ. Тэгвэл хатуу биеийн бөмс маань тодорхой байрлалын орчим хэлбэлцдэг байна. Шингэний бөмс байнгын эмх цэгцгүй давших хөдөлгөөн хийдэг. Үнэн үү хүүхдүүдээ? Үгүй тийм ээ. Байнгын биш. Давших хөдөлгөөн ч хийн, хэлбэлцэх хөдөлгөөн ч хийдэг. Холимог. За гэтэл энд бол байнгын эмх цэгцгүй гэсэн учраас үгүй. Бөмсийн дундаж кинетик энерги температураас шууд хамаарна. Үнэн үү хүүхдүүдээ? Кинетик энерги гэдэг маань бөмсийн хурд гэсэн үг. Тэгвэл хурд юунаас хамаардаг? Температураас хамаардаг. Үнэн, тийм ээ? Тийм байх нэ. Хийм бөмс эмх цэгцгүй давших хөдөлгөөн хийн. Үнэн үү? Эмх цэгцгүй давших хөдөлгөөнөө байнгын хийн. За тэгвэл бүгдээрээ хариулт харъя. И хариулт гэж. За И хариулт юу гэж? Тийм, үгүй, тийм, тийм. Ойлгосон хүүхдүүдээ? За тэгвэл онлын хувьд юу байгааг нь харъя. Хатуу биеийн бөмс байрлалын орчим хэлбэлцэж, шингэний бөмс хэлбэлцээд үсчих. Хийм бөмс байнгын эмх цэгцгүй давших хөдөлгөөн хийдэг. Бөмсийн кинетик энерги температуртай шууд хамааралтай гэсэн онол байна. За тэгвэл бүгдээрээ одоо дулаан шилжилттэй холбоотой бодлогоос хэрхэн саная. Дулаан шилжилт. Конвекцээр дулааны энерги зөөгдөхийг илэрхийлсэн өгүүлбэрүүдээс бурууг нь сонгоно. Дулаан шилжилт гэж юу юм? За дулаан шилжилтэд дотор нь конвекц гэж юу юм? Кондакшн гэж юу юм? Радиашн гэж юу юм бэ гэдгийг бүгдээрээ багшийнхаа бэлтгэсэн видеог үзцгээе. Хөөш сайн баттгаж ойлгож аваарай хүүхдүүдээ. За энд яаж ийн хүүхдүүдээ? Хоол хийж байна. За энд хоол хийхэд энэ чи яасан бэ? Доороос нь плитик халаад, тогоо халаад тэгэд хоолыг маань болгож байна. Энийг юу гэдэг вэ? Кондакшн буюу шууд дамжуулал гэнэ. Нэг. За энэ туршилтыг харъя. За хий шингэний урсгалаар дулааны энерги зөөгдөхийг конвекц гэдэг. Тэгвэл энд хий урсгалаар дулааны энерги халсан дулааны энерги дээш хөөрдөг гэдгийг нэгтэн багассан учраас архимедийн хуулиар дээш хөөрдөг гэдгийг үзүүлсэн. За тэгвэл дулааны энерги гэж хий шингэний урсгалаар зөөгдөхийг конвекц гэдэг. За сая хий гэсэн бол энэ шингэнийх байна. За шингэний доод хэсэг халсан дулаан хаашаа шилжиж чинь дээш шилжиж чинь. За тэгвэл тэрний баталгаа олгож дотор нь байгаа зүйлс шингэнтэйгээ хамт дээшээ хөөрч байгаагийн та бүхэн маань харж байна. Тэгвэл энийг бид нар юу гэж нэрлэдэг вэ? Конвекц. За энд болохоор гэрэл
гэрлийн хажуудаараа термометр тавьсан. Термометрийг заалт ихсэж байхаар чинь нөхдүүдээ энэ бол юу юм? Цацралааргүй радиашн ахны. За тэгэхээр бидэнд наранч харна гэж ярьдаг тийм ээ. Наранч харна гэдэг бол цацралын энергийг, гэрлийн энерги, дулааны энергийг цацралаар хүлээж авч байгаа гэсэн үг шүү хөөтөө. За дулаан шилжилт маань хэд байдаг гэсэн үг хөөтөө. Conduction, convection, radiation гэж байдаг байна. За тэгвэл конвекц хий шингэний урсгалаар дулааны энерги зөөгдөг үзэгдлийг конвекц гэнэ. Үнэн үү? Үнэ. За энэ бурууг нь олох гэж байгаа тийм ээ. Салхи нь конвекцийн үзэгдлийн байгальдах илрэл юм. Үнэн шүү хөөтөө. Конвекцийн үед халсан агаар дээш хөөрч, хүйтэн агаар доош буух замаар хий урсгал үүсдэг. Яг үнэ. Яг бол бид жоохон удаан суучвал хөл даардаг. Ягаад хөрсөн агаар доошо бууц учраас тэр маань хөлийн маань дааруулт юм биш хөөтөө. Нарнаас дулааны энерги конвекцийн замаар ирдэг. Үнэн үү хөөтөө? Үгүй тийм ээ. Нарнаас ямар замаар ирдэг хөөтөө? Цацралаар ирдэг. Radiation. За барилгын халаалтын системийг доор байрлуулдаг нь конвекцийн үзэгдэлтэй холбоотой. За парыг бид нар цохны доор байрлуулсан байдаг нь юутай холбоотой гэж конвекцийн үзэгдлийг ашиглаж хийсэн биш хөөтөө. За тэгэхээр хариулт маань юу вэ хөөтөө? Мэдээж D хариулт байгаа тийм ээ. За онлоо үзье. Нарнаас дулааны энерги цацрагалтаар ирдэг. Конвекцоор дулаан шилжихэд бөөмтэй харимхай орчин хэрэгтэй. За тэгэхээр conduction болон convection бөөмстэй харимхай орчинд явагддаг бол radiation бол бөөм байхгүй байсан ч гэсэн дулаан шилждэг гэсэн үг байх нэ. За дараагийнх нь юу гэж нөхдөдөө? Төлөвийн хувирал. За төлөвийн хувирлаар бид нар бодлогоодод байсан байж штэ. За төлөв гэж юу вэ хөөтөө? Төлөв гэж мэдээж хатуу, шингэн, хийг, бодисын агрегат төлөв гэдэг. За тэгвэл бие маань бодисоос тогтдог, бодис маань бөөмсөөс тогтдог. За бодис өөрөө агрегат төлөвүүдэд оршдог. Тийм ээ? За тэгвэл бүгдээрээ бас нэг видео хичээл үзье. За энэ симуляцийг үзэхээр та хэдэд илүү ойлгомжтой болно. Сэргэн санаа нь тийм ээ. За энд ингээ хатуу төлөвт байгаа юм байна. Энд ингээ хатуу төлөвт харагдчих. За одоо хайлах команд өгөөдгий. За тэгсэн температур нь яаж чинь нэмэгдэж чинь. Тэнгүүд бөөмсийн хөдөлгөөн яаж чинь өөрчлөгдөж чинь. За энд хайлаад эхэллээ. За хайлтсан шингэн маань халж чинь. Хайлтсан шингэн халж байна. Энэ шингэн төлөвт орцсон байна тийм ээ. За одоо яг хөөдөө мэдээж хийн төлөвт ууршина. За одоо хийн төлөвт халчлаа. За тэгэхээр энэ чинь хий үүссэн байна. За хийнүүд маань бөмсний эмх замбраагүй хөдөлдөг гэж мэдчихэж байгаа тийм ээ. За одоо буцаагаад конденсацид оруулъя. Конденсацид орчлоо. Шингэн төлөвт ороод хөрчий. Шингэн төлөвт ороод хөрчээ. За мэдээж энэ чинь яах вэ хөөтөө? Царцсан гэсэн үг. За тэгээ хатуу төлөвт хөрж юм тийм ээ. За ийм үзэгдэл болдог. За тэгэхээр бидний зурагт бодисын температур хугацаанаас хамаарлын. За саяын бидний үзэдсэн графикийг энэ үзүүлсэн байна. Хугацааны ихэнд. За хугацааны ихэнд тэгэхээр энэ гэсэн үг. Бодис хатуу төлөвт байсан бол ямар цэгүүдийн хооронд бодис хатуу төлөвт хөрөх вэ гэж байна. За график харахаар дээшээ өгсөн шинжтэй буюу энд температур ийм бага байжгаад энд ихссэн байна тийм үү. Тэгэхээр энэ бол халж байгаа гэсэн үг. За тэгээд төлөвийн хувирал явагдаад дахиад халж байна. За тэгвэл бид хөрөх вэ гэсэн учраас за хугацааны ихэнд бодис маань хатуу төлөвт гэсэн байсан учраас хатуу төлөвт халлаа. Тэгээд хайллаа. Шингэн төлөвт халлаа. Шингэн төлөвт хөрлөө. Царцлаа. Хатуу төлөвт хөрлөө гэсэн байна. За тэгвэл
ямар цэгүүдийн хооронд хатуу төлөвт хүрэх вэ гэсэн учраас бидний тохиолдолд ямар нөхдүүдээ 6-аас 7 дээр хатуу төлөвт хүрэх байна. За тэгэхээр хариулт маань И байна. Харъя тийм ээ. За зөв байна нөхдүүдээ. За ямар томьёо ашиглагддаг вэ гэхээр халалт. За аль би халж байгаа болон хөрж байгаа тохиолдолд том Q тэнцүү, дулаан тэнцүү, масс, хувийн дулаан багтаамж, температурын өөрчлөлтөөр үржүүлж өгдөг. Тэгэхээр бид юу гэж уншдаг вүлээ? Q тэнцүү, MC, дельта температур гэж уншдаг тийм ээ. За онлын хувьд. За тухайн төлөвийн үед график температурын өөрчлөлтийг харуулдаг тул ташуу шугам байна шүү хүүхдүүдээ гэсэн байна. Одоо бид нар яах гэж байгаа вэ? Тэлэлтийг үзэх гэж байгаа. За, тэлэлтийн тухай үзье. Г үс хэлбэртэй болгосон төмөр утасны А үзүүрийн хэсгийг халаасан гэж байна. За, тэгэхээр энэ Аг халаасан. А, Б, БЦ хэсгийн урт хэрхэн өөрчлөгдсөн бэ? Халаавал хүүхдүүдэд яадаг вүлээ? Мэдээж тэлдэг. Ихэнх бодис яадаг вэ? Тэлдэг. За тэгэхээр томьёогоо харъя хүүхдүүдээ. За бидний шугамн тэлэлтийн томьёо гэж хэлдэг. За тэгээд энэ анх байсан урт байна. Анх байсан уртыг тухайн бодисын одоо метр тутамд уртсах хэмжээ. За тэгээд хичнээн градусаар халсан. Тэрний хэмжээг нэгээр нэмэгдүүлээд анхныхаа уртаар үржүүлчих юм бол бидний өөрчлөгдсөн уртын хэмжээ гардаг бахнэ. За онлын хувьд харъя хүүхдүүдээ. Ихэнх бит болон металлуудаас халахдаа бүх уртын дагуу яадаг гэж байна? Тэлдэг гэж байна хүүхдүүдээ. За тэгвэл энэ чи төмөр утас гэсэн учраас бүх төрлийн металлууд халдаг учраас, тэлдэг учраас яг хүүхдүүдээ А, Б болон БЦ хоёулаа уртсах ёстой. За тэгвэл АБ хоёулаа уртасдаг хэсэг нь хаа вэ? Энэ B гэж байна шүү дээ хүүхдүүдээ. AB, BC хэсэг хоёулаа тэлж уртсан. За хариулт нь B гэсэн байна харъя хүүхдүүдээ. За зөв байна тийм ээ. За өнөөдрийнхээ давтлах хичээлийг ойлгосноо? Өнөөдрийн давтлах хичээлээ ойлгосон бол яагаад багш нь ингэж давтаад байгаа вэ гэхээр за зарим хүүхдүүд маань одоо сэргээ санаж чадахгүй байгаагийн улмаас бодлого бодож чадахгүй байгаа ч юм уу асуудал бэрхшээл гарсан учраас багш нь давтаж хэлж өгч байгаа шүү. За тэгэхээр захим хичээл эхэлснээс хойш бүх бодлогоудаа дахиж бодно. За тэгээд багш руугаа илгээн багшиндараа нь яах юм бэ? Сорил шалгалт аваад та хэдийг хэр зэрэг давтсан бэ гэдгийг шалгана гэсэн үг. За амжилт хүсье хүүхдүүдээ.